За сая нэг тун хэцүү бичлэг Bloomberg телевизийн одоо Facebook пэйжнээс үзлээ л дээ. Тэгээд тэр бичлэгийг татчаваад би яг энэний араас оруулж та хэд нэг үзээд 2 минутын бичлэг байгаа. Тэг юу болж байна ярилццгаая. Тэгэхээр зудан эрсдлийн хувьд Монгол улсад тулгарч буй гол бэрхшээл юу вэ? Мэдээж зудан эрсдэл нэмэгцээр байна. Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллага энэ тал дээр Монгол улсад хэрхэн дэмжлэг үзүүлсэн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Харин бид малчны мал сүргийг зудын улмаас хорогдох, осгох зэрэгээс сэргийлэх 9 алхамтай стратеги нэвтрүүлж байгаа. Малын дулаан хашаа хороо байгуулах зэрэг нь үүнд багтана. Тооноос илүү чанарыг чухалчилж байна. Бидэнд тулгараад буй гол асуудал нь өмнөх 7 жилд байсан шиг 65-аас 85 сая толгой малд зориулах бэлчээрийн дац байхгүй байна. Бид малын тоо 30-аас 40 сая болгон бууруулах хэрэгтэй. Учир нь Монголын нийт газар нутгийн 76.9% дороотож цөлжилтэд өртөх эрсдэл үүсэж байна. Ийм нөхцөл байдалд бид үүнийг хийх боломжгүй. 1992 онд Монгол улс үндсэн хуулиа баталж, социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засаг ардчлал шилжихэд ердөө 2.1 сая монгол хүн болон 25 сая гаруй толгой мал байсан. Харин одоо хүн амын тоо 3.1-ээр өссөн буюу 345 сая хүрсэн. Харин малын тоо толгой 25 сая байснаас өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар 85 сая толгой болж өссөн байна. Харин одоо 65-аас 70 орчим сая малтай байна. Хүн ба малын тооны зөрүү 9 дахин нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт үүнд маш том нөлөө үзүүлж байгаа. 2026 онд Монгол улс цөлжилтийн эсрэг COP17 дээд хэмжээний дэлхийн уулзалтыг зохион байгуулна. Тийм ч учраас энэ тал дээр ихээхэн анхаарч байна. Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачлагыг дурдж болно. Мөн хүнсний ховсгал, эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөрүүд гэх мэт. Монгол улсын засгийн газар маш зөв санаачлагуудыг дэвшүүлж ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллага болон бусад байгууллагч маш ор дэмжиж ажилладаг. Бид шинжлэх ухаан, технологи, инновац шингэсэн шийдлүүдийг ашиглаж малчтын төсвөртэй байдал, нүүдлийн шатахуйг сайжруулахыг зорж байна. За тун хэцүү тийм чихүүцмэр юм ярьж байна л та Олон улсын байгууллагууд бол дандаа нэг юм ярьдаг. Малын тоо толгой буурлаа гэж баярлаад байгаа байхгүй юу? Гэхдээ одоо энэ тоо буурахад ард нь хэдэн мянган малчин одоо амжиргаагаа алдчих жоол Тэр тухай юу ч ярихгүй байгаа. Тэр малчны амжиргаа, тэр малчны эрхийн тухай ярихгүй байгаа. Одоо байгаль сэрэг нэтэр гэж яриад байгаа бэлчээрийн даацд одоо яг үндэ энэ нотлогдсон юм ерөөсөө байхгүй судалгаа харуулвал үү. Тэр нэг юм өвсний төлөө өвс ногооны төлөө юм ярьж иж малчин мал за магадгүй тэр малчууны эрхийн тухай юм ерөөсөө ярихгүй байгаа нэг сонирхолтой. За дахиад бууруулах хэрэгтэй гинэ. Дахиад 2 дахин бууруулах тухай юм ярьж иж 40 сая эдэр малын тоо. Гэхдээ тэгэхээр одоо яг нэг мал малж байгаа нэг 300 мянган хүнийг хэдийн амжиргаанаас нь салах тухай ярьж байгаа юм бол тэгсэн хэрнээ нөгөө гараараа одоо энэ өдөөнөөс маш олон хот руу нүүж ирж энэ Улаанбаатарын гэр оролыг хэсгэж одоо инглээ гэж яриад байгаа. Гэхдээ амжиргаагүй малгүй усууныг яа гэдэг юм бол тэндээ ингээ малгүй ингээ ангаа байж гэж юм бата. Зарим баг нар бол бүр солиотой юм ярьдаг шүү. Энэ Африкийн улсууд шиг зүгээр л нэг 5-10хан ямаатай байхад болно штэ гэдэг За манай төр засгийн удирдлагууд энэ салбарын мэрэгжилтийн эдэргээд байгаа хүмүүс эдний яриад байгаа солиотой яриаг шууд хулбарлаж аваад олон улсын байгууллага ингэж зөвлөлөө хөгжсөн улсынхын тэглээ гадны мэрэгжилтэнгүүд ингэж зөвлөлөө гэдэг нэг юм солиотой юм ярьдаг. Гадны мэрэгжилтэнгүүд чинь хөдөө явж үзээгүй, малчтай уулзаагүй, малчтай ахуй амьдрал ямар байдгийг мэдгүй. Тэр Азийн бусад улсуудад байгаа Африкт байгаа тэр 5-10 ямаанаас ч Монголын мал шал өөр. Тэр нэг юм хүнээ мартсан харгас хэрцгий шахуу малын тоо хорогдчлоо гэж баярлаад байгаа. Ахаад хорогдвол гээд байгаа. Ийм утгагүй яриа бол цаана ямар шинжлэх ухааны үндэсгүй гэдгийг бүр хэлье. Тэр өвс, тэр чулуу, тэр байгаль орших ёстой эрхтэй гэж хэлж байгаа юм байна. Окей, сайн байна. Тэгвэл наад малчин, наад
малчин хүнчин бас орших амьдрах сайн сайхан байх бас эрхтэй гэдгийг бодоорой. Тэ? Малын тоо толгой нэмэгдснээс болж цөлжилт болж байгаа, бэлчээр дороотж байгаа гэдэг бол зөвхөн нэг талын яриа шүү. Тэ? Энэ талтай холбоотой мэрэгчлэнгүүдийн яриа сонсомоор байвал би яг энэ рилсийн дор комментоор өнгөрсөн жил миний зохион байгуулсан Оксфордын судлаачдын олон нийтэд зориулсан яриа байгаа. Тэрийг оруулъя. Ингээд та нар өөрсдөө үзээд өөрсдөө хөндлөлтийг хийгээрэй. Зүгээр нэг гадны эксперт олон улсын байгууллагын төлөөлөгч нийтэрээ гэсэн багийн бол уучлаарай аль нэг улсад Африкийн аль нэг улсад хэдэн жил ажиллаад Монголд ирээд нэг ажиллаж байгаа Монголын хөдөө малчин сайн байна уугаас цаашгүй хэл устай нөхөр байгаа шүү дээ. Тэр чинь судалж мэдчихийж ярих хэрэгтэй болохоо ш. Зүгээр нэг юм уучлаарай. Одоо энэ бол аль 60 70 80 онд яригдчихсэн хоцрогдсон яриа шүү дээ. Одоо ингээд бэлчээрийг ингээ мал сууддаг нэтэр гэдэг чинь бол одоо юм яриха болсон шинжлэх ухаан жишээл өөр төвшөнд очсон байгаа гэдгийг ойлгоорой.